яагаад ч юм бэ сэтгэл хоногшоод яруухан дурсамж тодорноо хотод хөргөн хорвоо дээр хоёулнаад юм шиг эрэхлээ учирсан жаралаа үрди мөнхөд бодож ойрон байсаж явсан мөчөө Дүүжбэ номхон нийслэлийн 5-р сургуулийн 1978-аас 1988 оны төгсөгчдийн 30 жилийн он дурсан арга хэмжээнд бүлгүүд бэлтгэнэ этгээд дараагаар дэлтгэн 30 жилийн хүндэтгэлийн арга хэмжээнд 10 бай ангийн 16 сурагч бэлэн. Өдөрмийн зүйлийн дараа дэлтгэн 10 ангийн 17 сурагч бэлэн. Бүлийн зарад илтгэх нь 10 ангийн 42 сурагчаас 16 хүүхэд ирсэн бэлэн байна. Бүлгийн зөвлөлийн дараагад илтгэх нь нийт 43 сурагчаас ирсэн 20. Болно. Бүлгэн дүүжбэ номхон 5-р сургуулийн захирал нийслэлийн 5-р сургуулийн 1978 оноос 1988 оны төгсөгчдийн 30 жилийн дурсамжаан арга хэмжээнд бүлгэн бэлтгэн жагсан батхыг мэдгэлээ. Үлмийн зүйлийн дарга урна. За сурагч сайн байна уу? Тэгэд 1978-аас 88 оны жилийн 88 оны хооронд 10 жил сурч 10 дугаар ангид төгссөн энэ жил одоо 30 жилийн хаа төхөөж 30 жилийн хаа тэмдэглэн өнгөрөх гэхээр цугласан 5 хүнд анги дааж төгссөн 3 одоо ахмад цаахан багштай энэ өдрийн халуун мэндийг хүргэе. За ингэж би сургууль хатгаа товчхон одоо нэг үгэн хэлье гэж бодож байна. Өнөөдөр одоо манай сургууль бол 3127 хүүхэдтэй 105 багштай 32 ажилчинтай 67 бүлэгтэйгээр сургууль хүмүүжлийн одоо үйл ажиллагааг явуулж байна. За сүүлийн жилүүд бол 2008 онд манай сургууль Ататүркийн нэрвж сургууль болсон. Тэрнээс хойш одоо хамтын ажиллагаа хөрөнгө оруулалтууд нэлээд нэмэгдсэн. За мөн одоо нийслэлийн тэргүүний сургууль болсон гэсэн за ийм одоо сайхан амжилтууд байгаа. За та бүхний одоо тэр үед гаргасан одоо амжилтуудыг бид бүхэн бас үргэлжлүүлээд за явж байгаа гэдгийг бас хэлэхэд зүйтэй гэж би бодож байна. За ингээд та бүхний одоо 30 жилийн арга хэмжээнд өндөр амжилтыг хүсье. За багш нар маань бас сайхан хүрэж байна.
бүх 30 жилээ хийж байгаа бүх хамт олондоо 10-ын бүх ангийнхандаа бүгдэнд нь баярын мэндийг хүргэе. Сэтгэл маш хөдөлж гинөө. Бид нар чинь тусдаа ангиараа л уулзцаадаг. Ангиараа нэг 10 дэрлээ ч юм уу нэг фракцаараа л уулзцаадаг. Одоо өнөөдөр бол үнэхээр өргөн эцгээсэн байна. Зарим 30 жил уулзаагүй найз нөхдөйгөө харахад бол сэтгэл хөдлөж байна. Танихгүй байна зарим нь зүс царай нэр ус байхгүй ч гэсэн бид ер нь бол бүгд л нэг хамт олон болохоор маш халуун дулаан уур амьсгалтай халуун дулаан сэтгэлдээ уулзсааж байгаадаа баяртай байна. Манай ангийнхан бол бараг 40 жил гэж яригдана. Ихэнх нь 40 жилийн өмнөөс л найз нөхөрлөцөөсөн нэг тоогоо нийлүүлээ сууцгаасан найз нөхдүүд ихэнх нь байгаа. Тэгээд 40 жилийн нөхөрлөл гэдэг бол бат бөх хэвээр байдаг юм байна. Маш их баярлж байна. Ингээд та бүхэндээ бүгдээрэнд нь баярын мэнд хүргэе.
За 1 2 3 и манайх нөгөө юунд 10 дугаар ингээд байгаа хавар аршаантын нөгөө юун дээр аршаант өртөн дээр нэг хөдөлмөрлөл явдаг гэсэн байхгүй. Тэгэл ингээд яасан чил охтууд энтлэр байшин охтууд хүүгүүд энтлэр зүүдлийнх нь өрөөнд баруун талын өрөөнд охтууд зүүдлийнх нь өрөөнд ингээд тустай амьддаг байхгүй. Тэгсэн манай ангийн багш нэг одоо талигч болсон юм багш маань ингээд юу яж нөө хэдүүлээ гэл ажиллаж бууж ирчээд орой хоол ундаа идэл айгуу сайхан байжсэн чил тэгж байна. Одоо ингээд бүгдөө ингээд унт цааш танаар манай гэл. Манай үсч тэгээд 90 мөрөнд хамаагүй холдвол дийлүүлэхгүй шүү дээ. Тэгэл харин багшаа охтуудтайгаа нэг ганц цаг ч гэсэн цуг байж л да тэгүү мэгүү гэл. Мөн дээшин багшигаа гуугаал гэдэг байхгүй. Тэгсэн чинь манай дээшин багш тэгж байна. Бити дими юм ээ. Яах гэдэг нь танаа ийш ойлголохгүй байхгүй. Та нарыг би ямар юм хээр нэг нөгөөгөө чинь хэлбэх гэж авчраа юу ямар олон юм хуцаад байлгүй та нар тэр өрөөндөө жонт гэж ш. Тэгэл гуйсаар гал нэг юм юу яалаа. Нэг өрөөнд нэг хэсэг байхаар боллоо. Тэгсэн чинь тог тасарчихгүй юу. Тэгээ тог тасар харахгүй болчихсон. Ингэж орой бүр харахгүй болчихсон. Тэгэл харахгүй болчоод бүгдөө нэг өрөөнд ингээл охтуудынхаа лөө хүмүүдийнхээ өрөөнд ороод ингээл бөөнөр ингээл буу алцгаагаад харахгүй. Ямар тог мог байх. Ав харахгүй болчихсон. Тэгээ нэг буу алцгаагаад ингээл байжчихсан. Гэл ингээд бат тог ирдэг байхгүй юу? Ч нэг үерхтэн гараач зарим бариу нөхдөд энэ гар бараа хийсэн. Гэл тасаал гэсэн чинь. Хүүш. Тэгсэн чинь нөгөө гар бараа ингээд татчихдаг юм байна шүү дээ. Тэгсэн чинь тэгж шүү дээ. Багш. Тэр та нар өөрсдөө хар. Ямар байгааг хар. Тэр би та нарыг нийлүүлдэг юм байгаа шүү дээ гэж шүү дээ. Яа. Өөрөө багшигаа дуусгах юм сайхан байна. Баярлалаа. Улаан тус чинь ирсэн зовцон жахан яхан сургуулийн босгоалгасан зовлон шиг өнгөрсөн 10 жилийн дараа зурж чадна илгээж хайраа би чинь илчээсэн Монгол хонхны Just чимэн орхиод одох шиг
За Монголын хөрс маш олон болтугай гэдэг энэ үгийг биелүүлэхийн төлөө өнгөрсөн 30 жилд манай төгсөгчдод бол нөр их хөтөлбөрийг зарцуулсан байна. За ингээд төр засгаас хавьяагаа үнэлүүлсэн алдарт ээжүүдийг тайлснаа өргөх гэж байна. 10 ангийн инх гэрэл, 10 б ангийн Отгонбаяр, 10 б ангийн Чулуун цэцэг, 10 б ангийн Дэлгэрмаа нарыг өрж байна. 10 яагийн эмгэрлийг төлөөлөд ангийнхан нэг хүн гарч ирнэ үү? Аав гараад ирсэн ба түрүүлээд. Баллуур гэхэд ордог Б үсэг бий байна. Баллуураараа буруугаар харьцдаг болохоор Б үсгээ бид мэднэ. Баярлалаа. Ван гэхэд ордог Б үсэг бий байна. Ван үсэг харьцдаг болохоор Б үсгээ бид мэднэ. Гэр гэхэд ордог Г үсэг бий байна. Эртний хүмүүс тустай болохоор Г үсгийг бид мэднэ. Дэвтэр гэхэд ордог Д үсэг бий байна. Дэвтэр бид хичээлээр бичдэг Д үсгээ бид мэднэ. Е гэхэд ордог Е үсэг бий байна. Е гэдэг тустай болохоор Е үсгээ бид мэднэ. Яотын гэхэд ордог яа үсэг бий байна. Яотын идэх дуртай болохоор яа үсгээ бид мэднэ. Ж үсэг. Жимс гэхэд ордог Ж үсэг бий байна. Жимсэн дуртай болохоор Ж үсгээ бид мэднэ. Зураг гэхэд ордог З үсэг бий байна. Зураг дуртай болохоор З үсгээ бид мэднэ. Ишиг гэхэд ордог И үсэг бий байна. Ишиг ямааны төл И үсгээ бид цуглаа. Им үгүй гэж ихэнхдээ намайг хэлдэг юм. Харин зарим үед хагас гэж хэлдэг юм. Баярлалаа. Ямар зэрэглээ охин бэ? Каусгээ. Кино гэхэд ордог К үсэг бий байна. Кино үзэх дуртай болохоор К үсгээ бид мэднэ. Ой, ямар шудраг юм бэ? Шудраг охин бэ? Ил охин байна. Лун гэхэд ордог Л үсэг бий байна. Лун идэх дуртай болохоор Л үсгээ бид мэднэ. За энэ дарга шинжтэй. Дарга болчих юм бэ? За энэ Монгол гэхэд ордог Им үсэг бий байна. Монгол хүн болж төрсөн болохоор Им үсгээ бид мэднэ. тийм шүү. Бид нар монголоор бахархдаг шүү. Энэ үсэг Нар гэхэд ордог энэ үсэг бий байна. Нартай өдөр цэлгүүтэй гэр энэ үсгээ би мэднэ. Өө шүү чич. За үсэг. Онгоц гэхэд ордог О үсэг бий байна. Онгоц тэнгэрт нисгийг харах дуртай О үсгээ бид мэднэ. За үхтэйш мэмэц. За. Үсэг. Өвөө гэхэд ордог Өө үсэг би байна. Өөдөө би тайртай болохоор Үсгээ бид мэднэ. Баярлалаа. Жаахан бодлоод байна. Сандраад байна. П үсэг. Миний охин чинь сайхан ихнэ. Панда гэхэд ордог П үсэг бий байна. Панда баваа мэддэг болохоор П үсгийг би мэднэ. Баярлалаа. Робот гэхэд ордог Р үсэг бий байна. Роботоор би тоглодог болохоор Р үсгээ бид мэднэ. Энд чи арай робот нөхрөхгүй юу? За эс үсэг таныг. Сар гэхэд ордог эс үсэг бий байна. Сарыг харах дуртай болохоор эс үсгээ бид мэднэ. За баярлалаа. Аргагүй ирээдүйн доктор. За Т үсэг. Нэрээ үнэхээр том тийм шүү. Т гэхэд олдог Т үсэг бий байна. Та нүүлгэн шүү. Т үсгээ бид мэдлээ. Энэ яг ингэж хэлчихсэн байхгүй яа. Яг баг нас санагдуулчлаа. Өөсөг. Унаг гэхэд ордог О үсэг бий байна.
Унаг адууны төл маань уусгээ би мэднэ. Баярлалаа. Ямар хөөрхөн дараах юм уусг. Үхэр гэдэг үхэр гэхэд ордог уусг би байна. Үхэр таван гүшүү малыныг уусгээ бид мэдлээ. Энэ арай жоохон хуйлтан шогоо буюу. Уусг. Африк хэд ордог ташаагаад дуусан FBI гадаад үгэл ордог гайхалтай сонин үсэг шүү. Баярлалаа. Харандаа гэхэд ордог хээ үсэг би байна. Харандагаар зурдаг болохоор хээ үсгээ бид биднэ. Цэцэг гэхэд ордог цээ үсэг бий байна. Цэцгээ устгах дуртай болохоор цээ үсгээ бид мэднэ. За энэ арай буруу өгчжээ. Арай өөр үсэг өгөхгүй яасыг. Тэмээ цээ хоёрыг салих байсан биш үү хэдүүлээ. За Чихэр гэхэд ордог чээ үсэг би байна. Чихэр идэх дуртай болохоор чээ үсгийг бид мэднэ. баярлалаа хөө. Яг л чи үсэг. Иш үсэг. Шоу гэхэд ордог иш үсэг би байна. Шоу тэнгэрт нисдэг. Иш үсгээ бид мэдлээ. За баярлалаа. Ямар гоё юм шиг. Эрхийн үрийн дарга. Юу илээ пианрын. За ишчээ үсэг. Ишчээ гэдэг үсэг ижилвээ сайн үсэг шүү. Гадаад өвөнд л ордог гайхамшигтай сайхан үсэг шүү. Тийм шүү. Чарныги. Хайсааш. Ийм үсэг. Эрүүгийн гэж ихэнхдээ намайг хэлдэг юм харин зарим үед 61 гэж хэлдэг. За үнэн шүү. Амьдрал дээр ч орог үнэн шүү начиг. За хатуугийн тэмдэг. Хатуугийн тэмдэг. Хатуу болохоор намайг хатуугийн тэмдэг гэж нэрлэдэг. Зарим үгийг хатуурладаг намайг зөв бичиж сайхан сураарай. Тийм. Став сайхан хэллээ. За зөөлний тэмдэг. Зөөлөг болохоор намайг зөөлний тэмдэг гэдэг. Зарим үгийг зөөлрүүлдэг намайг зөв сайхан бичиж байгаарай. Ахад намайг хайрлаарай. Ханчин хайны болно, ханчин хайны болно. Яг хатуураа явчлаа. Юу болоо явчих вэ? Нэгдүгээр ангийн хүүхдүүд яаснаа эцгийг нэг хүмүүжлт анхаарахгүй. Харин анхаарахгүй болохоор чи энэ үр болохоо. Ирээдүйд Дасын сон хооны маны яриад ирсэн байж тээ. Харин тийм бүр ирээдүйд байв. Ирээдүйд энэ үсгийг чинь салин халина гэдэг байгаа шүү. Би салж дүүлдээ тэмдэг чинь байхгүй болгоно тэгээд би хань гэж дуудмаар энэ ханыг хань гэж хэлмээрээ. Нэрээ зөв шүү. Сайхан хэллээ баярлалаа. Ямар гоё хэлсэн бэ манайхаа. Үсэг. Ээж гэхэд ордог үсэг би байна. Ээжтэй хүн хайртай болохоор үсгээ бид мэднэ. Та баярлалаа. Айгүй олон эрдэмтэн араасаа цуулаарай. Юу үсэг? Юундан гэхэд ордог юу үсэг би байна. Юудэнтэй цамцтай болохоор юу үсгээ бид мэднэ. Баярлалаа. Юудэнтэй цамцаа үсгээд ирэхгүй. Ясаа гэхэд ордог яа үсэг би байна. Ямаа биш ясаа таван гүшүү малын нэг биш яа үсгээ би мэдлээ. Энэ харин зөв хуйлтын айгүй зөв өгчээ яа үсгийг. Сайхан хэллээ. За миний хүүхдүүд 35 үсгээ сайхан цээжилсэн байна. За одоо тэгэхээр 35 үсгээ ингээд сайхан зогсчих бүгдээр ингээд зураг аавн. Тэгээд бүгдээрээ манай ангийн багштай зориул дуугаа дуулъя. За дуугаар хэлцгээе. Хамт олноос тав хүндээ энэ өдрийн мэндийг хүргье. Одоо манай сая 10-ын гарангийн ихний үйл ажиллагаа маань маш сайхан сэтгэл өндөр боллоо. Ингээ хооштой бол одоо 40 жилийн ой маань одоо 30 жилийн ойгоо цугаараа тэмдэглэж бодож байгаа. Тэмдэглэхдээ одоо бид бол одоо совлог тэмдэглэх байх гэж ойлгож байна.
танаа өөр хүүхдүүд чинь бол одоо мэдээж 7 хоног совилт одоо явуулах мөнгө төрөж төлчих байх. Ингээд нэг одоо совилтын амралтыг бөөнөрөө аваад 40 жилийн яваад тэмдэглэнэ гэж ойлгож байгаа. Та бүхэнд амьдрал наж хамгийн сайн сайхан бүхнийг хүсэн өрөө. Ингээд энэ хоёр өдрийнхөө баярыг сэтгэл дүүрэн тааламжтай сэтгэл өндөртэйгээр тэмдэглэн өнгөрүүлээрэ гэж хүсье.
내가 차시다 아르베 야 인게 것도 사나시다가 요것도 사나시대 것도 아르베베 атан гэрэл гаргасан. Энэ ямар учиртай бэ гэхээр 차시다 бол бүгдээ шинэ жилийгээ бүх баяр ёслол бүгдийгээ ингээд хамтдаа ямар нэгэн баяр төгсөлтөөр хамтдаа зохион байгуулж гэдэг учраас тийм учраас А Б В Г гэхгүйгээр я гэдэг нэг бүлэг байгуулсан маа. Тэгээд бүгдээ 10 я ангийнхаа шүү. За одоо бидний цэгүүдийг хөгж өгөөр марш тавцсан ирсэн байгаа шүү. Манайхаа. За ариагийн хүмүүс нөө. Санаагийн бүжгэл хандурч байна. Марш тавцыг бинчилж байна. Өнөөдөр бидний аршаа. За сууж бүжгэл хандурч байна. Согнавче, знай туда, як магара, и начухана, что джбайда. Знай туда, як магара, и начухана, что джбайда. Сансагиго, ти-ти-ти, умея слышать сахаровине, сахаровине.
олдод идэхгүй юм. Иш чихээ хоёр дарга. За бэгийг дэмжээрэй. 11-т. За. Амда бүтэн штэ. Бүтэн оруулах штэ. За. Ордгоор сургууль. За манай баяр за бэгийг дэмжээрэй. Ордгоор сургууль. Окей, бачаа баяргээ. За бэгийг. За. Ордгоор сургууль. Ой чихэх гэдэг шүү дээ. Ордгоор сургууль. Окей, бачаа. За. Ордгоор сургууль. За таана. Ана цаасаа. Ордгоор сургууль. За. Ана цаашаа амдаа хэлээ. За. Аху бочхоо. Амтга сайн штэ. Бүтээ. Эдгүү бүтээ. За. Үгүй жамааргүй байна. За дахиад. За болио. Ана болио. За яста болио. Гүнстэй. За. За 30 жилийн аавын төсөлтөр баяр сайхан болж байна. Нэг дурсамж хуваалцах хүсэж байна. Юу гэхээр бол яг бид нар 88 онд 10 дугаар анги сурж байхдаа урлагийн үйлчлэг болсон юм байна. Тэгээ бид нар хэнэг гүтэж явсараад цагийн тулгацсан. Тэгсэн чинь багш бидрийг анги цуглуулад урлагийн үйлчлэгээ яаж бэлтэж гэсэн чинь юу ч байхгүй гэсэн чинь багш ойлаад та нар нэр арайч тэ сүүлийн ганц урлагийн үйлчлэг гээд багш ойлаад гараа хийсэн. Тэгээ бид доор подвалд цэрэгжлийн ангийн үүдэнд подвалд сууж байгаад ярьсан. Яах вэ гэдэг. Тэгээ зарим нь ч болиё гэдэг. Тэгээ зарим нь болох тэрэг одоо юм хийх үү гэдэг. Цагийн тулцсан. Тэгэнгүүт нь бид яаж шийдсэн гэхээр ерөөсөө дан жоохон хүүхдийн дуу дуулъя гэж маамунаа ширээс хэсүүлэл. Тэгэл за тэр дуу дуулна. Тэр тийм шүлэг уншина. Тэр тэгж зарлана гэж ингээл нэг юм хөтөлбөр шиг юм зохиогоод тэгээ шууд яваад орцсон урлагийн үйлчлэгт. Тэгээд ороод ерөөсөө нэгэн зарлаад явцсан. Нөгөөдөл нь ямар ч бэлтгэл байхгүй гараад дуулсан болоод бүжгэлсэн болоод шүлэг уншсан болоод бөө алдаа шүү дээ. Нөгөөдөл нь нөгөө дуусны хүнээ шоолоод инээлдэд байдаг. Гэтэл шүүгч нар тэрийг юу гэж ойлгосон гэхээр бол нөгөө жоохон хүүхдийн тухай дуу дуулж байгаа учраас манай нөгөө тайзны зохион байгуулалт гэж анзаархаас гадна айгуугаа жүжиглж ийн гэдээ ойлгоцсон байхгүй. Бид нар нөгөө хүүхдийн дуу дуулж ийн. Яг үндэ бол цаана бол ямар бэлтгэлгүй арга хэмжээ яваад бид нар би тэгсэн чинь үр дүнд нь манай анги тэр урлагийн үйлчлэгээр 3 дугаар хэрэнд орсон байхгүй тий. Нэг юм дурсамжтай үйл явдал 10 дугаар ангид орсон юм байгаа. Тэгэхээр саяны өнөөдрийн одоо энэ дурсамж энэ өдөрлөг дээр бол бид нар ерөнхийдөө бас яг саяных шиг яг тэр жишээгээр орсон. Яг тэр бол үндсэндээ бол ажил амьдрал гэж явсараагаад бид нар ч бас цаг зав их баг гарсан. Тийм учраас ерөнхийд нь ингэн гэж хурж ирээл тэгэл сая барьж аваад цаасаа бариад анх гарч байгаа. Тийм учраас үндсэндээ тэр 30 жилийн өмнөх гинт бэлтгэлгүй гарч ирсэн тохиолдол магадгүй өнөөдрийн үйл ажиллагаан дээр бас их давтагдлаа. Сайн муу устыг та бүхэн сэтгэлдээ өөрсдөө тунгааж үзсэн нь. Гэхдээ 10 бие ангийнхан та нартай чи сэтгэлээсээ хандсан шүү. Сайхан баярлцгаараа найзуудаа. Amin.